Та бүхэндээ 2026 оны 1 сарын 13-ны гэгээ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдөр ангараг гариг маань ирэх байгаа. Мегмар гариг. Өдрийн өнгө нь улаан байгаа. За тэгээд хүчтрийнхаа зурхааг сонссон хүмүүс юм бол яг хүчтрийн зурхаа дээр байсан бүх энерги мэдээлэлд бүгд яг хэвээрээ. Гэхдээ одоо энэ зурган дээр харж байгаа бол нэг зүйл нэмэгдээд өөрчлөгдсөн байгаа. Тэгэхээр өнөөдөр анхаарах ёстой бас нэг энерги мэдээлэл орж ирсэн гэж цөмөрөө энд харж байна. За юу байна вэ гэхээр хараа бод гариг маань материйн ордод, бархас байд гариг маань мэлхийн ордод байгаа. Тэгэд энэ хоёр маань өөр хоорондоо opposition буюу эсрэгцэл үүсгэсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр цөмөөрөнд нь энэ одоо юу хэлж байна гэхээр ажил, хариуцлага ба гэр аюулгүй байдал гэдэг ийм хоёр тал өөр хоорондоо таталцаж байгааг бид нарт одоо хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр хараа одоо бод маань ингээм материйн ордод байхаараа бид нарыг бодит байгаа ч юма төлөвлөөч дүрмтэй яваач гэж хэлээд байгаа байхгүй юу. Гэтэл ингээ бархас байд гариг маань мэлхийн ордод байхаараа бид нарыг зүрхээ сонсооч халамжлаач хамгаалаач гэд нөгөө талаас нь хэлнэ гэсэн үг. Тэгэхээр цөмөрөө яах вэ гэхээр өнөөдөр хит том амлалт юусоо өгч болохгүй. Одоо амлалт өгөхдөө маш сайн бодож иж амлалтаа өгөх хэрэгтэй. Одоо жижиг алдаа маш том асуудал болох боломжтой. Тийм учраас одоо бичиж байгаа мессеж бичиж одоо гаргаж байгаа постуудаа мөнгөө захиалгаа хоёр удаа шалгаж ээж нэгтэлж ээж хийгээрэй гэсэн үг. Тэгээд хамгийн зөв одоо алхам юу байх вэ гэхээр зүрхээрээ сонгоод тэгээд оюунаараа цөмөрөө баталгаажуулж ажил үсээ бүтээх юм бол маш зөв байх болно. За тэгээд нэмээд ямар идэрхтэнгөө цөмөрөө эмзэг байх уу анхаарах уу гэхээр гараа анхаарах хэрэгтэй. Гарын энерги сулрна. Тэгээд ямар жилтэнгүүд илүү анхааралтай хандуул зөвхөрөө гэхээр луу болон могоо жилтэнгүүд маань байгаа. За ингээд та бүхэндээ эрүүл амар амгалан хүсье. Баярлалаа. Баяр та.